Улсын онцгой комисс албачаагүй шийдвэр гаргаж тусгаарлалтын журамд 11 удаа өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн хэмээн Улсын онцгой комиссыг шүүхэд өгöd байна. За энэ нь 24,025 иргэн хуулийн үндэслэлгүй шийдвэрээр өөрсдөө төлбөр төлж зорчих эргээ хязгаарлуулсан гэсэн үг. За хэрвээ захиргааны шүүхээр Улсын онцгой комиссыг буруутай гэж үзэх юм бол тухайн иргэд шүүхэд хэмжлэл гаргаж тусгаарлалтын зардлаа буцааж авах боломжтой болж байна. Хуульчдын зүгээс улсын хурал цар тахлын тухай хуулийг ямар ч судалгаа шинжилгээгүй баталсныг шүүмжиллээ. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийг 4 удаа өөрчилж 92 зүйл залтыг шинжилжээ. Ингэхдээ хүний эрхийн зөрчил гарсны дараа алдаагаа засч явсан байна. Цар тахлын үед гадаадаас ирсэн иргэдэд хамгийн удаан хугацаанд буюу 35 хоног тусгаарласан улс бол Монгол. За мөн иргэд зөвхөн тусгаарлагдах зардалд маш их хэмжээний мөнгөнд дүнг зарцуулсан. Үүнд нэг иргэн дунджаар 1 сая 200 мянган төгрөг, 4 амбултын өрх дунджаар 5.6 сая төгрөгийг зарцуулсан юм а. Нийтэд хандаж гаргаж байгаа зорчих эрхийг хязгаарлаж байгаа иймэрхүү шийдвэр гаргах ийм журам тогтоохдоо хууль зүйн ямар хянуулаад улсын нэгдсэн бүртгүүлэх ёстой байдаг байтал Улсын онцгой комисс энэ 35 хоног тогтоожсэн 2 удаагийн шийдвэр болоод үүнээс хойш гарсан нийт 9 удаагийн шийдвэрийн алийг бүртгүүлээгүй байдаг. Тэгэхээр ийм алдаа гарсан. Тэгэхээр энэ бусад одоо нөгөө хэм хэмжээний акт батлага эрх олгосон байгууллагуудын хувьд ч гэсэн хууль батлагдсан даруй акта батлаагүйгээс хүний эрхийн зөрчлүүд бас нийлээд гарсан байдаг. Гэтэ анх бол ингээл тусгаарлах хугацаа 35 хоног одоо чинь 19-20 хоног дээр илэрчин гэдэг байсан. Гэтэл одоо өнөөдөр болохоор 4-5 хоног дээр илэрчин гэдэг юм ингээл яг бүтэн одоо 2 жилийн хугацаанд бараг 10 удаа шийдвэр өөрчилсөн байдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр магадгүй одоо ингээд бодоход өнөөдөр ингээд бодоход тэр 35 хоногийн тусгаарлалт байгаагүй байсан бол хүмүүстэй ингэж хайртай хүмүүстэйгээ уулзах чадах байсан болов тэ ингэж юм хагцад үзэхгүй байх байсан болов ч гэдэг юм. Ийм асуултууд ерөнхийдөө бол тавигдж байгаа. Иргэдийг өндөр зардлаар 35 хоногоор тусгаарласан нь хууль бус байсан гэж үзнээс гадна Улсын онцгой комисс ковидын үеийн санхүүгийн зардлаа шилэн дансаар тайлагнаагүй байна. Үүнд нийслэлийн аудитын газарч зардлаа тайлагнах шаардлага хүргүүлсэн. Тэд цар тахлын үед хяаралтай гэдэг тайлбараар хуулийн дагуу ажиллаагүйг шүүмжиллээ. Яг энэ цар тахлын онцгой нөхцөл байдлын үе байна. Яаралтай байлаа гэдэг тайлбараар тухайн одоо энэ хууль заасан үүргээ төрийн байгууллага хэрэгжүүлэх үү, хуулиар одоо ингээ эрх мэдлийг шилжүүлж өгөө тэрийг хэрэгжүүлэхдээ алдаа гарч байгаа юм харамсалтай алдаанууд гарсан. Төрийн байгууллага хууль заасан хууль үндэслэх зарчмыг баримталж ажиллахгүй байгаа тохиолдлуудтай хуульчид ингээ хууль заасан аргаар маргаад гараад явлаа гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар эдгээр одоо эрх бүхий байгууллагуудаас заавал биелэгдэх шинжтэй албан даалгавар шаардлагууд гараад ахаж биелдэггүй ийм байдалтай байгаад байна. Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комиссийн шийдвэр алдаатай байж хуулийн 4 зүйл залтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. За Улсын онцгой комисс хуульд үндэслэх зарчим баримтлахгүй байгаа учраас залуу өмгөөлөгчдийн баг Улсын онцгой комиссыг ийхүү шүүхэд өгöd байна. Улсын онцгой комисс ямар хуулийн заалт зөрчсөнийг та бүхэнд харуулъя. Үүнд үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хууль заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан бол 19 дугаар зүйлд онц болоо дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль бусад хууль заасан хүний эрх чөлөөг гагцгүй хуулиар л хязгаарлаж болно гэж заасан байдаг. Өнөөдөр шинэ үндсэн хууль батлагдаад 30 жил болж байгаа өдөр тохиож байгаа ч цар тахлын үед төр түмнийхээ эрхийг хамгийн ихээр зөрчижээ.